Эдийн засаг хямралтай байгаа энэ үед ихтэй сургуулиуд төлбөрөө 40 хүртэлх хувиар нэмэхээр шийдсэн нь буруу гэж оюутнууд үзэн өнөөдөр жагсааруулжээ. Овс аймагт баруун бүсийн арчилсан намынхан чуулж байна. Тодруулбал Баян-Улгийн Ховд, Уус, Цавхан, Говьалтай аймгийн арчилсан намын гишүүд улс нуурын өвөнөө чуулж байна. Уг чуулга уулзалтанд арчилсан намын дарга улсын хурлын дарга Инхболд, арчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эрхэн Баяр, Хүн амын хөгжил нийгэм хамгааллын сайд Эрдэнэ болон Увс аймгийн арчилсан эмэгтэйчүүдийн албаны тэргүүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч одон томлогноор оролцож байгаа юм байна. Чуулга уулзалтанд нийтдээ 500 гаруй төлөөлөгчид оролцож намын тулгамдсан асуудал мөн цаашид баруун бүсийн арчилсан намынхан хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцахаар болжээ. Чуулга уулзалт өчигдөр эхэлж өнөөдөр дуусна. Улсын хурлын ээлжид бус чуулга өнгөрсөн баасан гарагт хаалт айллаа. Чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай улсын хурлын даргын тогтоолын төслийг хэлэлцэж баталва. Мөн өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссийг улсын хурлын гишүүн Хуульцан байнгын орны дарга Ганбаатар ахлуулан байгуулахаар тогтоолын төсөл тусгажээ. Ээлжид бус чуулганаар хэлэлцгээр төлөвлөсөн 6 асуудлын 4-ийг нь баталсан бол үлсэн 2 чухал хуулиулах эрүүг хуулийн шинжилсэн найруулга зөрчлийн тухай хуулийн төслүүдийг намрын ээлжид чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ. Улсын хурлын дарга чуулганы хаалтын үеэр хэлсэн үгэндээ өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол улсын ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн. Ирэх 7 хоногт орж ирэх тул энэ хоригийг хэлэлцгээр дахин ээлжид бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч байна. Мөн ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу шинээр томилох 6 сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Ийм хоёр шалтгаанаар ээлжид бус чуулганы товыг дээрх хоёр асуудлыг өргөн баримтгц зарлах болно гэж мэдэгдсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хуульцан байнгын орны дарга улсын хурлын гишүүн Ганбат, шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүндийн дарга Туул Хүүнар өгсөн юм. За тэд хэвлэлийн багварлаж хууль батлах болсон шалтгаан нөхцөл хийгээд хэрхэн хэрэгжүүлэх хичнээн хүн өршөөлд хамрагдах талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал улсын хэмжээнд 6600 орчим хүн ялагдalж байгаажээ. Тэднээс урьдчилсан байдлаар 1700 орчим хөнгөн хүндөвтөр гэмт хэрэгүүлсэн 300 орчим хүнд гэмт хэрэгүүлсэн хүмүүс өршөөл үзүүлэх хуулийн дагуу сулагдах магадлалтайг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүндийн дарга Туул Хүү мэдээлжээ. Энэ оны эхний 6 сарын байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тонн, газрын тос 525.4 мянган тонныг тус олборлсон байна. Хайлуур жиншний баяжмал 107.5 мянган тонн, зэсний баяжмал 502.3 мянган тонн, төмрийн өдрийн баяжмал 2.1 сая тонн, цайрын баяжмал 45.4 мянган тонныг тус үйлдвэрлээд байна. Мөн оны эхний хагас жил зэсний баяжмал 663.8 мянган тонн, төмрийн өдрийн баяжмал 2.3 сая тонн, алт 4 тонн, нүүрс 6.9 тонн, газрын тос 514.5 мянган тонныг тус экспортлжээ. Энэ тог өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад нүүрсний экспорт эрс багассан байна. Өнгөрсөн 2014 оны эхний 6 сард 9.4 тонн нүүрс экспортлсон гэх статистик мэдээлэл байна. Өнгөрсөн баймагаас эхлэн 5 шараас инх таймны өргөмжлөө офицеруудын ордон хүртэлх замаар 18.7 м урттай 9 угсар автобус үйлчилж эхэллээ. Мөн дээрх замын дагуу 7 чиглэлийн их багт хамжийн 170 автобус, троллейбус үйлчлэх бөгөөд үүний 20% нь угсраа байх юм а. Харин хотын баруун хэсгээс 5 шар Сапоро хүртэл зүүн хэсгээс офицеруудын ордон Дүнжин гаруй худалдааны төвөртөл богино эргэлтээр 6 чиглэлд их багт хамжийн 52 автобус үйлчлэх юм а. Харин Шаргамарт, Гордог, Тэрвэлж, Налаах, Үлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал цуслан, Биокабинет, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун Түрүү зэрэг 13 чиглэлд их багт хамжийн 38, дунд багт хамжийн 30 автобус үйлчилнэ. Үлдсэн бусад 30 чиглэлд хуучин маршрутаар их багт хамжийн 500 автобус үйлчлэх юм байна. Шинжилсэн төлөвлөлтөөр дамжих иргэдийн төлбөрийн асуудлыг захин картын системд уялдуулж, карттай иргэдэд 30 минутын дотор 2 дахь автобусанд үнэгүй зорчихоор тусагчээ. Оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэх карт 3200 төгрөгөмтэй байх бөгөөд хэвлэж дууссан тул удахгүй хичээлийн шин жил эхлэхдээ зэрэгцэн олгож эхлэх юм. Нарсаг Улаанбаатар хөтөлбөр хүрээнд Viva City хороололт UB Food Festival 2015 өнгөрсөн амралтын өдрүүдэд 3 дахь жилдээ боллоо. Энэ удаагийн хоолын фестивалд Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцжээ. Фестивалийн үеэр шилдэг тогооч нарын халц тулаан, гэр бүлийн бөөргөр идэх хуралдаан гэгчлэн олон сонирхолтой шоу хөтөлбөр болсон байна.